Сайн уу байна. За юу яцхан манайхаа сэтгэл санаанууд нь дэжгүй эзтэй. За шинэ бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд шинэхэн ярилцгуу бичлэгтэй давтай морил. За өнөөдрийн миний ярилцах сэдв юу вэ гэхээр ганцаардал. За ойрд би маш олон хүнээс энэ талаар сонслоо. За тэгээ өөрийгөө ч гэсэн ажиглалаа. За тэгээд гэхдээ яг энэ ганцаардал гэдгийг зарим хүмүүс айгүй буруугаар ойлгодог, буруугаар ашигладаг, буруугаар хүлээж авдаг юм шиг санагдаад. Тэгээд энэ талаар ярилцмаар санагдлаа. За миний хувьд гэвэл ганцаараа байхаас би маш их айдаг байсан. Өмнө. За тэгээ яагаад гэвэл бүр ингээд би ганцаардаа тань гэ бүр тэрэндээ улам өөрийгөө нэг юм ганцаардж байгаа гэдэг мэдрэмжээ бүр ингэж улам усалж тэ. Тэгээ тэрийг ингээл нэг хүмүүст ойлгуулах гал мэдрүүлэх гээл би ингээд нэг ганцаардаад байгаа болохоор би ингээд байна гэдэг ч юм уу тэ юм сонь юм яриад явж исэн байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь ингээд яг өөр өөртөө эвлэрж байгаа байхгүй. За окей. За яг энэ ганцаардал гэдэг мэдрэмжийг ганцаардал юм уу? Эсвэл зүгээр чи өөрийгөө ингээд сулруулад байгаа юм уу гэд ингээд өөрийгөө ажиглаад би тэгээд шийдсэн байхгүй юу. За одоо яг энэ талаар ярилцахгүй. Ганцаардаа байвал гараад алах. Ганцаардаа байвал явж кино үз. Ганцаардаа байвал ганцаараа хийж болох юм зөндөө байна те. Тэгвэл тэгэл ядаж ганцаардангаа ямар нэг юм хийлдэ гэдэг нэг юм юутайгаар бодолтойгоор тэгэл ингээл явж үзлээ л дээ. Тэгэнгүүт хүү яг ганцаардалтайгаа нүүр тулна гэдэг тэр үнэхээр аимшигтай байдаг. За яг ингээл бүр үнэхээр ингээд жинхэнэ нөгөө бүр ингээд ясандаа мэдрэгттэл ингээд сонин болдог юм бэлээ. Тэгэнгүүт яг тэрийг харин нэгэнт даваад гарсан үед зүгээр дийлдэшгүй хүн болдог. Зүгээр л дийлдэшгүй. Яагаад гэвэл хүн ганцаараа байхдаа хамгийн сонин үйлдэлүүдийг хийдэг юм байна. За наад захын жишээ. Хүн ганцаараа байхдаа хамтрагчаа, хажуудах найз нөхдөө, за өөрийнхөө байх газрыг маш буруу сонгодог. Яагаад гэвэл окей, за ганцаараа яжснаас за хин нэгэнтэй бай. Ганцаараа байхаас айгаад хин нэгний хажууд байгаад байдаг юм маш олон кейсүүд байдаг. Яагаад тэгэхээр яг ганцаараа олчвол тэр ганцаардал гэдэг юмыг ингээд давч чадахгүйгээ ингээд мэдээд нь штэ. Яагаад л ингээд зүгээр л давахыг хүсэхгүй. Тэгэнгүүт зүгээр ганцаараа байгаад сурцсан хүн бол яадаг вэ гэхээр яг өөрийнхөө стандартаар тий. Окей, надад тэр ганцаараа байх маань ямарсан хамаагүй. Тэгтээ би энэ хүн бол миний стандарт биш. Яагаад л би өөрийгөө тэгтээ төрөө ганцаараа байхдаа би өөрийгөө гоё авч явж гин гэдэг ч юм уу те. За ингээд ганцаараа байж сурсан хүний бодлоор болвол те би өөрийгөө гоё авч явж болоод ахад заавал хин нэгэнтэй байж өөрийнхөө энергийг миний энергийг ч гэсэн нэмдгүүл юм бол надад энэ хэрэггүй гэдэг сонголтыг маш зөвөр хийж сурдаг. Тийм учраас одоо миний хэлгээд байгаа зүйл гэвэл ганцаардалтайгаа эвлэрч одоо муугаар эвлэрэх биш зөвөр эвлэрэх хэрэгтэй юм байна. Ганцаараа гараад алхал та. Үнэхээр ганцаардахыг би мэдж байгаа учраас би хэлж байгаа шүү. Бүр яг ингээд нэг юм бачуураад энд нэг ингээд нэг юм ингээд дараад байгаа юм шиг. Рони болоорой. Яг ганцаардал гэдэг хүн ингээд мэдрэхээрээ ингээд нэг юм цээжин дээр юм дараад байгаа юм шиг. Нэг юм амар юм хүнд хар мэдрэмж байгаад байдаг. Гэхдээ тэрийг бид нар яах ёстой вэ гэхээр эвлэрхээс өөр аргагүй. Зөвөр яг эвлэр. Тэгэл тэрэндээ окей би ганцаарч байна. Окей гэхдээ яах юм би ингээд уйлах юм уу? Дуулах юм уу? Тэмстэй. Тэрний оронд би харин ганцаараа хийж болох юм юу вэ? Өөрийгөө хөгжүүлээ. Өөрийгөө гоё ялгая. Гэт яг тэр өөрийгөө энэ яг намайг хөгжүүлэх боломж байна гэж ер нь бол харах хэрэгтэй. Яг энэ ганцаараа байх эсвэл ганцаардах тий ганцаараа байх биш шүү. Ганцаардах яг энэ мэдрэмж бол хүнд маш их юмыг өгч идэг. Хүнийг айгүй их хөгжүүлж идэг. Тийм үе байдаг шүү. Тэгээ анх би ингээд яг тэр ганцаараа гэдэг дээрээ л ингээд төвлөрөөдсөн байхгүй юу. Тэгтээ окей би ганцаардж байна. Гэхдээ би яг энэ боломжийг би ашиглаад харин өөрөө дээрээ маш их төвлөрөх хэрэгтэй юм байна. Өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй юм байна. Өөрийгөө дахин нэг супер нэг төвшөнд ингээд аваачих хэрэгтэй юм байна гэдгээ ухаарж байгаа байхгүй. Тэгээд
Гэхдээ энийг бас ухаарад нэг хийдэг юм биш юм бэлээ. Өөрийгөө завгүй байлгаал, яг тэр мэдрэмжүүдээ сонсоол, яг өөрийгөө л сонсно гэсэн үг. Гунигламаар байвал гуниглаад, тэ инээмээр байвал инээгээд, үнэхээр хүсчихвэл найз нөхдөдөө тэ уулзаад зүгээр ганцаардаад байгаа учраас биш тэ. Нэг юм өөрийгөө ганцаараа байхдаа сонсож чаддаг байх нь зүгээр л үнэхээр өөрийг чинь яг юм дараагийн түвшинд аваачих зүйл. Тэгээд ер нь relationship талаас ч гэсэн ганцаараа байхаас айдаг маш олон хүмүүс байдаг юм байна. Тэгээд яг юм тус тусынхаа юм toxic relationship эсвэл юм toxic найз нөхөд дунд ингээ байгаад байдаг. Яагаад тэгэхээр ганцаараа байхаас маш их айдаг. Тэгэнгүүт яг тэндээсээ улам энерги ингээд өгөөл байдаг. Нөгөө нөхөж авах биш. Улам ингээд өгөөд ахлаар бүр илүү хоосроод тэгээ нөө хоосорсон хүн яг үндэ хүчгүүддэг. Тэрний оронд ганцаараа байхдаа бид нар энерги маш сайн нөхөж авдаг байх ёстой. За тэгээд өөрийнхөө ажил дээр би ярил л да. Манай ажил зүгээр л чи хүнтэй харьцах ёстой л гэдэг ажил. Би өдөрт доор ээж би 5 шинэ хүнтэй танилцдаг. За өдөртөө би баг мэдгүй 100 хүнтэй би магадгүй 200 хүнтэй би одоо нэг хуралд орох ч юм уу. За тэгэл уулзалт маань хүртэл хамгийн багтаа 10 хүнтэй байх, 5 хүнтэй байх гэх мэтчлээ ингээ байдаг учраас надад нэг юм 7 хоногт нэг удаа яг ганцаараа байх тэр ингээд нэг юм энерги нөхөж авах тэр хэрэг болдог. Тэгээ тэрийгээ би яаж нөхөж авдаг вэ гэхээр би маш сайн унтаж амраад гараад алхах ч юм уу те эсвэл зүгээр ганцаараа кино үздэг. Би яг үндэ ганцаараа кино үзэх үнэхээр дуртай. Надаа юм хүнтэй үзэхээр айгу ядаргаатай санагдаад байдаг. Яа тэгээсэн чи маа найзууд мэдд гомдчих вэ. Гэтэ яг хаа би угаас найзуудаа хэлдэг. За чимээгүй үзье шүү. Би хажууд ярьдаг хүнтэй үзэх би амар дурггүй sorry. Тэгээ ер нь яг хаа ингээд анх ганцаараа ингээл кино үзэж мүзэл явахаараа би хүнтэй таарахаар ингээл хичдэг байсан аахгүй ингээ амар инээдтэй заяа ингээд хинтээ явж байгаа ингээд нэг найзтай одоо ирж байгаа гэж мэгэл худлаа ярьж мэрэл тэ одоо бол ганцаараа тэгээ би өөрийгөө бас ганцаархнаа тийм юм болоо гэж үгүй юм бэлээ л тэ. Ингээ кино театрт ингээ суунгууд энд тэнд ингээ ганцаараа суудсан. Тэнгүүд яг ингээ ганцаараа байгаа сурцсан хүмүүс гэх юм уу одоо юу гэнтэй ингээ ерөөсө тэр нь ингээ нэг юм эмзэг биш байгаа байхгүй. Тэнгүүд ингээд яг тэгж үзэхлээр надад ингээ кино ч гэсэн амар гоё ингэж ордог. Тэгээ тэрнээсээ би гол нь кайф авдаг. За тэгээд нэмэх нь мэдээж би йогоор хичээлдэг. Йог надад бас их юм ганцаардах талаар их юм заасан гэж би боддгоо. Надаа нэг юм зүгээр юм яг ганцаархнаа тэр нэг матрасан дээр байгаад тэгээ матан дээрээ ингээд зөвхөн чихвчээ сонсоод эсвэл тэ яг өөрлөгөө төвлөрөөд анги дотор хүмүүстэй хийхтэй ч гэсэн тэ яг өөр дээрээ төвлөрнө. Яг тэр надад ингээд ганцаараа байхын аз жаргал одоо юу гэх юм ганцаардахгүй байхын ингээд ганцаараа байхын жаргалыг ингээд өгж байгаа байхгүй. Тэнгүүд тэнд ингээд би яг өөртөө бясалгадаг, өөрийнхөө чимээг сонсдог. Өөрөө би яг нөгөө намайг ингээд зовоогоодсэн бодлоод мэдээж ганцаараа ингээд юм ийгээд байж байгаа. Гарч ирнэ гэхдээ яг тэр үед би тэдэртайгаа эвлэрхүү эсвэл одоо юу гэдэг те яг тэрийгээ би шийдэж чаддаг. Яг үүндээ хүмүүс дунд бид нар маш их ярьдаг, маш их зүйл сонсдог учраас бид нар өөрсдөө сонсч байгаа бэлдсэн ба. Тэнгүүд яг тийм уюуд надад өөрийгөө сонсох, тэг ганцаараа алхаа явж байхдаа ч юм уу би ганцаараа алхахаас бол маш их кайфыг авдаг. Тэгээ одоо бол яг нохотоогоо салхилаад гоё ингээд тэ энэ тэнд ингээд алхаа явж идэг болсон. Тэг өмнө нь бол ганцаараа гараад 10 км алхахчингууд юун тэр ганцаардл. Тэгээ мэдээж яг энэ ганцаардл гэдгийг ингээ хүн дээр мэдрээд байгаа үед зүгээр л гараад алах нэр шүү. Тэгэл гар алах, чигээрээ алах. Тэгэл угаасаа би чинь ядраад эхлэхээр тэр ганцаараа гэл ингээл толгойд орж ирж байгаа тэр бодлууд ингээд ер нь хүний бие ядарж иж тарих амардаг. Тэр яг үнэн. Тийм учраас ямар нэгэн хөдөлгөөн хий, өөртөө жоохон цаг зав гарга. Тэгжиж яг энэ ганцаардмал гэдэг нэг юм сонин тэ зүйлээсээ ингээ өөрийгөө татаж гарга. Яг үнэндээ хинч таныг очоод тэ одоо битгий ганцаартаа гэл яг найз нөхөд гэр бүл ганц нэг хэлж магадгүй. Гэхдээ
эцээст яг тэр мэдрэмжээсээ тэр нэг юм даун байгаа газраас бол таал өөрийгөө гаргана. Яг хөө найзууд чинь 2 удаа хань болно, 3 удаа хань болно. Дөрөвдгөөс яг үндэ өөртөө амьдралыг хөөгөл явна штэ. Өөр дөрөө ч гэсэн бод те. Гэл нэг найзаагаа дагаал ингээл нэг ганцаардлахгүй ингээ яваад байна гэж байхгүй ш. Тийм учраас ер нь эцээст хүн өөрийгөө энэ ганцаардлаас гарах учраас те энийг бол яг тэр сэтгэл зүйн тэр онц сонирм тэр байдлаас өөрийгөө л татаж гаргадаг. Магадгүй сэтгэл зүйч тэр ганц чинь 2 очин 3 дахаас яг үнэндээ бараг сэтгэл зүйч ч хэлнэ. Тэ? Чи өөртөө анхаар, өөрлөгөө өнгий, өөрийгөө нэг анзаар. Тэ? Яг өөртөөгөө байж сурах бүр үнэхээр супер мэдрэмж. Маа нэг найз хэлчихсэн байхгүй юу? Ингээд сингл. Тэгээд одоохоор ингээд гэр бүл зохиогоогүй, ингээд ганцаараа амьдардаг. Тэгээд надад амар хөөрхөн тэгжсэн ингээд хүмүүс намайг ингээд харахаараа ингээд хүнтэй суугаач, хүнтэй одоо хүүхд гаргаач ингээл яана чи ингээл ганцаартаа амар хэцүү аах та гэд надад амар сонир хүмүүс тэгээд байдаг. Гэхдээ би ганцаараа би ингээд үнэхээр жаргалтай байдаг гэд. Тэгээ нэрнгээс ингээд би тэр найзтайгаа ингээд уулзах болгоно надаа ингээд амар гоё энерги өгдөг. Тэгээ ингээд өөрийгөө аюу гоё авч явдаг. Тэгээ ингээд йогоор хичээлдэг найз маань ингээд гоё уйдвал ингээд юу хийхээ мэддэг. Ганцаараа гоё ийш тийшээ аялцдаг, ингэчдэг, тэгшдэг. Тэгээд ингээд жинхнээсээ ингээд хүмүүс яг тэгж боддог байгаа байхгүй юу? Ингээд чи хүнтэй суугаач, яана ганцаараа амар хэцүү байна уу гэж мэгээлтэй. Гэсэн чинь ингээд манай найз ингээд би ганцаараа бүр үнэхээр жаргалтай байдаг. Би ингээд ганцаарддаггүй, би өөрийгөө ганцаардуулахгүй. За тэгээд үнэхээр ганцаараа байвал би ганцаараа байцдаг. Би ганцаараа дуртай зүйлээ хийж гин гэд ингээд өөртөөгөө энэ аз жаргалтай байх гэдэг бол айгүй юм гоё мэдрэмж байгааз. За тэгээд relationship дээр нэг юм ярихад хүн ганцаараа байхаас айгаад дахин тийм toxic relationship-д ордог. Тэр бол үнэн шүү. Тэгээд ганцаараа байж сураагүй учраас ганцаараа байхгүй байхгүй юу? Тэнгүүд хин ч хамаагүй. Хамгийн түрүү ингээ гарч иж байгаа хүнтэйгээ шууд ингээ relationship болдог. Яагаад гэвэл өмнөхөөсөө ч ингээд тэ эдгэрч амжаагүй. Тэгээд яг тэр ганцаараа байх гэдэг тэр үеийн айгүй хэцүү санагдсан учраас дараагийнх руугаа шууд ингээд дахин ингээд те энд ингээд тэгээд тэр нь ингээд яадаг вэ гэхлээр эцэст нь ингээд цаг хугацаа өнгөрөх тусам хүн өөрөөрөө маш их алддаг. Тэгээд яг үнэндээ биш те хүн яг ингээд нас явах тусмаа улам илүү ингээд эртгэн л тэрийг туулаад эртгэн ингээд тэр зүйлийг сураад мэдрээд даваад явахгүй бол бас яг ингээд нас явах тусам тэр мэдрэмж айгүй хүн дээр улам илүү тусаад байдсан юм шиг санагдсан. Тийм учраас хэрвээ одоо би бол ингээд найз нөхдөд ч юм уу дүүнэртээ хэлэх дуртай ингээ үнэхээр наад хүн чинь чамд ганцаараа байгаагаас чинь илүү бенефит өгчтэй илүү чамайг нэг дахин хоёр дахин аз жаргалтай болгож те ядаж тэгээ чиний одоо санхүү мөнгө одоо бүх зүйл сэтгэл санаа чинь ингээд үржиж гоё болохгүй л байгаа бол наа чин биш л байна гэд яг хоо хэлжтэй. Тэгэнгүүт яг ингээд тэнгүүд гэр ингээд ганцаараа байх амар хэцүү байна гэдэг ч юм уу те эсвэл gaахтай яах ингээ бараг хажууд ингээ байж ах зүгээр эдийн ч гэдэм үү ингээд яг нэг юм өөрийнхөө төлөө биш нэг юм өөрийнхөө улам ингээд доош нь чирэх ямар нэгэн зүйлийг хийгээд байгаа бас нэг тийм ганц хоёр нөхдүүд харагддаг. Тэгээд яг одоо олон дахин ингээл тэрийг яриад ах жоохон ядаргаатай л да. Одоо юу гин тэр хүндээ тэгэнгүүт окей за ер нь бол хүн ганцаараа байхдаа ганцаараа байж сурах ёстой гэдгийг бол би маш их дэмждэг. Тэгжиж бид нар өөрийнхөө дараагийн одоо өөртөө бүх зүйлийг ашигтайгаар эргүүлж чаддаг болдог. Яагаад гэвэл юу чухал бишиг мэддэг те. За эсвэл хэн надад яг ингээд сайн хандаад одоо юу гин хэн миний төлөөч бишээ гэж зүгээр л хинтээ байхад би happy байна. Хинтээ хахад надад ийм жоохон хэцүү байна. Би яг ганцаартаа байгаа учраас би яг энэ зүйлийг дахин энэ хүмүүсийг амьдралдаа дахин оруулаад байгаа юм биш үсттэй гэдэг яг тэр зүйл мэдрэгддэг. Тэгэнгүүт хүн яг ингээд найз нөхдөсөө ч юм уу хайртай хүнээсээ за үнэхээр бүтгөө болоод ингээд салахаараа
үнэхээр хэцүү байдаг. Би тэрийг найз нөхдөөрөө ч мэдэрчсэн. Ингээд relationship дээр ч мэдэрчсэн харилцаан дээр тэгэнгүүт яг харилцаа дуусаал үнэхээр хэцүү байдаг. Яг тэр ингээд бүр нэг юм үгээр илэрхийлэх аргагүй те ингээд амар хэцүү ингээд ёо гэл ингээд мэдгүй яг яахаа мэдгүй те гараа гүвчмэр ч юм шиг уйлчмар ч юм шиг дуулчмар ч юм шиг нэг юм мэдрэгддэг. Гэхдээ яг тэрийг туулж ижил бид нар одоо эдгэрнэ. Тэрийг бид нар яг өөрөөрөө даван туулах яг тэр аягүй чухал юм бэлээ. Яг ингээд би ганцаардаад байна гэл хин нэгнээс ингээд нэг юм үгээр ч юм үйлдэл ч юм уу тус нэхэл те ингээд тэгэл нэг тэр хүн үедээ ингээд болгоод ингээд те нэг юм сэтгэлээ өнгөлөөдж байгаа юм шиг. Тэнгүүд хүн яг эцээ эцэд өөрөө өөртөөгөө нүүр тулж иж яг тэр мэдрэмжийг даван туулдаг. Тэгээд эдгэрдэг байгаа хгүй юу. Тэгээд найз нөхдийн тал дээр ч гэсэн ингээд хин нэгэн найз чинь ингээд амьдралт чинь байхгүй болоод яг хаа миний амьдралт ингээд байсан л. Тэгтээ одоо тэгээ яах юм? Одоо ямар тэгээд үхэлтэй нь биш те. Одоо тэгэл амьдрал үргэлжлэлгээрээ үргэлжлэн тэ одоо зөвхөн одоо нэг хүн ч юм уу хоёр хүн ингээ амьдралт чинь байхаа боллоо гэд. Гэхдээ амар хэцүү байсан үед надад байж л байсан. Яг л нөгөө relationship дуусж байгаа юм шиг те харилцаа дуусж байгаа юм шиг надад тийм амар юм одоо юу гэх юм сэтгэлийн шарахтай ингээд төгссөн тийм нөхөрлөлүүд байдаг. Гэхдээ тэрийг ч гэсэн би эцээ эцэд хүлэн зөвшөөрж байгаа байхгүй. Окей. Үнэхээр байж болохгүй байвал одоо яах вэ? Тэгэл амьдрал цаашаа үргэлжлэх ёстой. Би идэрх ёстой. Хин нэгэнд ус санаж ч юм уу те хин нэгэнд одоо ямар нэгэн зүйл бодож одоо X maxтэй ч юм уу X найзтай ч юм уу те тэгэл тийм юм бол хамгийн утгагүй зүйлээ. Тэгэхээр харин яг энэ идэгрэл хаана явагддсан бэ гэхлээр тэр ерөөсөө л ганцаараа байж сурах. Яг өөртөөгөө тулаал нэг юм уйлмаар байвал уйлччаараа гэдэг шиг. Үнэхээр ингээд надаа ингээд бүр тэсгээ аваад ингээд уйлжсэн үе байсан. Гэхдээ тэр болгонд би ингээд өөртөө хэлжсэн байхгүй ингээд. За одоо амар хэцүү байна шүү. Амар хэцүү байна. Нэг 10 хоног, 14 хоног, сар 3 сар ч гэж магадгүй. Гэхдээ ингэжиж хоёлаа тэр голын цаана гарна. Тэ дараагийн левел рүүгээ ахин одоо ахихан цаашаа зүгээр л идэгрэн зүгээр л хэвийн байдалтай бүх зүйл орно. Тэр болгон цаг хугацааны л асуудал байдаг. Яг үүндээ өөр нэг туслах юм байхгүй. Яг үүндээ. Тэнгүүд зүгээр л өөртөө итгээд өөрийгөө сонсоод тэгээд өөртөөгөө байж сурах нь амьдралд бол маш том чадвар байдаг. Тэгээд нэгэнт харин тэр голын цаана гарцсан хүн бол юунд ч дийлдэхгүй. Яг үүндээ зүгээр л тийм юм боллоо. Окей. Ийм юм боллоо. Тэ юу гэж тэ. Тэгэл ингээл үнэн гоё юм чийл гоё тайван тэ амар амгаланд хүрдэг бас нэг зам нь энэ ганцаардлыг туулах, өөртөөгөө байж сурах. Ганцаараа байж сурах юм уу? За тэгээ тийм учраас ганцаардл гэдгийг буруугаар битгий ойлгоо. Зүгээр ганцаардл гэдэг болвол яг үүндээ бэлэг яг энийг тэ ингээд нэг бол бурхан ч юм уу нэг бол хувь тавилан чинь за нэг энийг ингээд авчгаа тэгвэл яг цаана нэг юм гоё юм байна гэд ингээд өгж байгаа бэлэг гэж бодоод ерөөсөө ганцаардлыг буруугаар битгий ойл. Ганцаардл гэдэг бол нэрнгээсээ зүгээр л хүнийг хүч аруулдаг зүйл. Тэгээд ганцаардл гэдэг юу гэж бас ойлгож болох вэ гэхээр өөрийгөө хөгжүүлэх боломж. Зүгээр л би ганцаардаа дайна гэл ингээл тэ буудан дээрээ гівтэл гэртээ эм орхон оронд тэгвэл үнэхээр ганцаарч байгаа бол ямар нэгэн юм хийлдэ. Тэ ном уншиж болж гин, кино үзэж болж гин. Би л ингээд нэг жоохон ганцаараа өдр байх уюудтэй яг үнэндээ ингээл ээж хүн тэ тэгээд ийм учраас маш олон хүнтэй харьцдаг учраас би надаа хаяа нэг гав ганцаараа байгаад те ингээд нэг ганц бүтэн кино үзээд ингэх хүртэл надад үнэхээр кайфтай байдаг. Тэгээ бас нэг зүйл санаанд орлоо. Өөртөө ганцаараа байх, ганцаардах боломжийг бас олго. Яг ингээд зарим тэр зам эмгтээчүүд те түрүүн ээж гэж ярьсан чинь бас санаанд орлоо л доо. Яг ингээд ганцаараа байх боломж байхгүй болохоор бүр ингээд
нөгөө дандаа хүний төлөө юм хийгээд эсвэл ингээд өөрөө өөрийгөө мартчихдаг. Өөрөө өөрийгөө мартаад өөрөө өөрийгөө юу мэдрээд яагаад байгаа энэ мэдрэмжүүдээ ерөөсөө ингээд мэдэрч тойлцсон байдаг. Тэгэхээр ганцаараа байж ганцаардах боломж бас өөртөө олгоорой. За яг тийм үед хүн яг өөрөө юу хүсэж чинь өөрийгөө маш сайн ойлгодог болдог юм шиг байна. Тэгээд ганцаараа байхдаа яг тэр ингээд бодлуудаа ажиглах тэр мэдрэмж үнэхээр гоё идэг. Тийм болохоор би яг завгүй хүмүүст, завгүй ээжүүдэд одоо юу гэдэг яг 3 цаг ч гэсэн нэг сайхан ганцаараа те энэ бол бүр заавал байх ёстой шүү. Яг бид нар бүгд ээжүүд гэнэ. За ингээд ер нь ээж хүмүүс чинь дандаа л өгж идэг, маш их зүйлийг өгж идэг. Бүр өгөөл идэг. Гэхдээ ганцаараа байхдаа тэр зүйл одоо биднийг ингээ ямар нэгэн зүйл биднийг ингээ нөхч идэг. Яг ингээд хүн зүгээр орших тэр мэдрэмжтэй оршоод өөрийгөө чагнаад ингээ сууж явахдаа амар гоё ингээд юм нөхөж авч идэг. Тэрийг бол би йог дээрээ бас ингээд ирээ суралцж байгаа хүмүүстэй ч гэсэн би зүгээр сайхан оршчих гэд ингээ хэлдэг байхгүй. Тэгээ манай сурагч нар ингээд бүр ямар гоё юм бэ ингээд зүгээр л оршчлоо би сая гэ ингээд бүр тэгээ ингээд босч ирэхдээ бүр үнэхээр хайп байдаг. Яа тэгвэл тэрүүхэн хугацаанд тэр хүн ганцаараа өөрийгөө сонсоод мэдрэх тэр боломжийг олдж байгаа. Тэр нь гэхдээ яг үүндээ тийм хэдэн цаг биш шүү. Зүгээр нэг 10 минут те. Яг тэр нэг жоохон өөртөө бясалгах тэр цаг хугацааг бас өөрсдөө заавал гаргаж агаарэ гэж зөвлөе. За ингээд өнөөдрийн ярилцлага бичлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд дахин нэг удаа хэлэхэд ганцаардал бол гутрал бишээ. Энэ бол доошоо орох зүйл бишээ. Ганцаардал гэдэг бол бэлэг. Зүгээр л тэрийг өөртөө байгаа сурчих. Өөрийгөө маш сайн сонс. Өөрийгөө одоо тэр дараагийнхаа ингээд төвшин рүү гаргахад өөртөө байж сурах маш чухал юм а гэдгийг өөртөө маш сайн суулгах хэрэгтэй. Тэгээд өнөөдрийн бичлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай. Амжилт хүсье юмнахаа.